Орхон аймгийн агаарын бохирдлын түвшнийг тодорхойлохоор Орхон аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газраас агаарын чанарын харуулыг 2 цэгт байрлуулсан байдаг. Тус лабораторид PM10 болон PM2.5 буюу нарийн ширхэгт тоосон цэргийн хэмжээг бол судалж байгаа мөн агаар дахь азотын давхар эсэл болон хүхэрлэг хийн тоон үзүүлэлтийг бол гаргаж байна. PM2.5 тоосон цэргийн хувьд хэвийн тоон үзүүлэлтийг бол 50 микрограмм гэж үздэг бол өчигдрийн тухайд Орхон аймагт хамгийн өндөр үзүүлэлтийг бол үзүүлсэн байна. Тухайлбал 307 микрограмм гэсэн үзүүлэлтийг гаргасан байна. Энэ нь болохоор Орхон аймгийн агаарын бохирдол бол нэлээд бохирдолтой байна гэсэн дүгнэлтийг бол ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлж байна. За тэгэхээр Орхон аймаг дахь агаарын бохирдлын түвшин ер нь яг ямар хэмжээнд байна вэ? За манайд болохоор PM10, PM2.5 тоосон цэрэг 24 цагийн хугацаанд хэмждэг. За харин энэ азотын давхар эсэл, хүкрийн давхар эслийг болохоор өдөрт 3 удаа 20 минутаар хэмждэг байгаа. За энд нь болохоор өглөө 8-аас 8:20 хооронд, өдөр 14 цагаас 14:20 хооронд, орой болохоор 19:40-оос 20 цагийн хооронд хэмждэг. Ингэж өдрийн 3 удаа 20 минутаар хэмждэг байгаа. За өчигдрийн үед болохоор он гарснаас хойш одоо хамгийн өндөр үзүүлэлтийг давсан байгаа. Тоосон цэрэг. За өчигдөр тоосон цэрэг нь болохоор PM2.5 нь 307 микрограмм метр куб байсан. Харин PM2.5-ын нь хэвийн үзүүлэлт нь болохоор 50 микрограмм метр куб байдаг. Энэ 6 дахин их байна хэвийн хэмжээнээсээ. За харин PM10 нь болохоор өчигдрийн байдлаар 436 микрограмм метр куб байсан. За харин энийх нь хэвийн хэмжээ нь болохоор 100 микрограмм метр куб байдаг. Мөн 4 дахин их байна. За харин азотын давхар эсэл нь болохоор өчигдрийн байдлаар 98 микрограмм метр куб байсан. Энэний хэвийн хэмжээ нь болохоор 200 микрограмм метр куб байдаг. Тэгэхээр энэ нь бол хэвийн үзүүлэлтээс давааг байгаа. За хүкрийн давхар эсэл нь болохоор өчигдрийн байдлаар 11 микрограмм метр куб байдаг. Хэвийн үзүүлэлт нь болохоор 450 микрограмм метр куб байдаг байгаа. Тоосон цэргийн хэмжээ 4 дахин их байгаа нь болохоор нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Харин хит мэдрэг хүмүүст л эрүүл мэндэнд сөрөг нөлөөлөл хүн дээр илэрнэ гэж үздэг байгаа. За харин 6 дахин их байна гэдэг нь болохоор удаан хугацаагаар гадаа авах нийт хүн амын эрүүл мэндэд мэдтгэц нөлөөллийг үзүүлдэг гэж үздэг. Сүүлийн 4 жилийн шинжилгээний дүнгээс харахад азотын давхар эсэл бол жил ирэх тусам бага хэмжээгээр өссөөр байгаа. Хүхэрлэг хий бол сүүлийн 4 жилдээ харьцуулахад за 2018-аас 2020 онд бол бага хэмжээгээр буурч явж исэн. За 2020 буюу 2021 оны харьцуулахад за 21 онд бол бага зэргээр өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа. За азотын давхар эсэл бол сүүлийн жилүүдийн шинжилгээний дүнг харахад жилийн дундаж агуулмжаар стандартаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаж байгаа. 1.2-оос 1.8 дахин давсан үзүүлэлтүүд ажиглагдаж байгаа. За азотын давхар эсэл бол хүхэрлэг хий бол стандартаас давсан үзүүлэлт ажиглагдахгүй байгаа. Азотын давхар эсэл бол яалтчгүй манай аймгийн хувьд болохоор жил ирэх тусам тээврийн нөгөө тоо хэмжээ нь ихсэж байгаатай холбоотой мөн нүүрсний хэрэглээтэй холбоотой хүхэрлэгийн мөн ялгаагүй нүүрсний хэрэглээ түүхийн нүүрс төлсөнтэй холбоотой. Орхон аймгийн агаарын бохирдлын хэмжээг бууруулахаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байгааг Орхон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ. За ер нь Эрдэнэтийн агаарын бохирдлыг бууруулахад одоо цахилгаан халаалт шингэрүүлсэн шатыг хийхээс гадна нэвтрүүлж байгаагаас гадна бас одоо иргэдийн амьдрах орчныг сайжруулах бас орчны бохирдлыг бууруулах зорилгоор эко-харийн цэрийн байгууламжийн урамшуулал төслийн ажлыг бол 2019 оноос хойш одоо 3 дахь жил 4 дахь жилдээ ингээд хэрэгжүүлж эхлээд явж байна. За мөн одоо энэ ерөнхийлөгчийн санаачлагаар тэр бум мод үндэсний хөдөлгөөн бас өрнөө явж байгаа. Манай Орхон аймагт бол нийтдээ 20 сая мод тарихаар ингээд бид нар бэлтгэл ажлаа хангаад явж байна. За орчны ногоон байгууламжийг
нэмэгдүүлснээр бас мөн тодорхой хэмжээгээр агаарын бохирдолтыг бууруулахад бас маш чухал ач холбогдолтой ийм ажлууд бол шат дараатаагаар бол хэрэгжээд ингэ явж байгаа. Таашдаа агаарын бохирдолтыг бууруулахад бол зөвхөн одоо манай байгаль орчин аюулгүй байдлын газараас ч гэдэг юм уу аймаг орон нутгийн удирдлагын зүгээс тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлээд бол бүрэн дарагдахад бол хэцүү. Тийм болохоор зэрэг бас төрийн иргэний одоо хамтын ажиллагаа бас энэ дээр маш чухал бас үүрэгтэй байгаа. Ер нь бол бид нар одоо шууд түүхийн нүрсийг хориглож чадахгүй байгаагийн нэг шалтгаан гэвэл одоо бид нар орлуулах түвш маань өнөөдөр дутагдaltaй байгаа учраас бид нар түүхийн нүрс холж чадахгүй байгаа. Агаарын бохирдолтыг үүсгэж байгаа гол их үүсвэр манай л түүхийн нүрсний дотоо шатлалтын угаар байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг иргэдийн зүгээс одоо амьдрал ах хуйда тий одоо гэр байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулах, за мөн халаалтынхаа одоо төрлийг тий өөрчлөх, байгальд ээлтэй амьдрах орчиндөө одоо өөрөө эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ нөхцөлөө бүрдүүлэх бас иргэдийн бас оролцоо бас их чухал хэрэгтэй бас байгаа. Тухайн иргэний амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн энэ ажлууд бол аажимдаа урт хугацаанд бол үр дүн гарна. Тодорхой ажлуудыг бол бид нар тасралтгүй болов авч хэрэгжүүлж ажиллах ёстой байгаа шаардлагатай. Ер нь жил болгон бид нар энэ ажлуудыг бол тасралтгүй ингээд явуулах бодлого бариад ингээд ажиллаж байгаа. Үр дүн бол урт хугацаанд л гарна. Орхон аймагт агаарын бохирдлын хэмжээг 24 цагийн хугацаатаагаар өдөр бүр хэмжиж тоон мэдээллийг гаргадаг байна. Хэрэв тухайн тоосон цэрийн хэмжээ хэвийн үзүүлэлтээс давсан тохиолдолд хүнд мэдэгдэхүйц хор нөлөө үзүүлдэг хэмээн Ус цаг өөр орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал PM 2.5 болон PM 10 тоосон цэрийн тоон хэмжээ тгээс 50 байвал цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 50-аас 100 байвал хэвийн буюу агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ хит мэдрэг хүнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. 101-ээс 200 байвал бага бохирдолтой буюу хит мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчин, ялангуяа гуурсан хоолойн бактериа өвчтэй хүмүүст илүү нөлөөлнө. Мөн 201-ээс 300 байвал бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхлэн хит мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд хүн дээр нөлөөлнө гэсэн байна. 301-ээс 400 байвал их бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно. Харин 401-ээс 500 байвал маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн Орхон аймгийн Ус цаг өөр орчны шинжилгээний газраас мэдээллээ.